зорилгодоо хүрнэ гэхлээр чинь гадагшаа тэмүүлж энерги, эрчим хүч гаргана гэсэн үг. Бид эрчим хүч хэрэгтэй болно мөн үү? Гэтэл би чинь удаан хугацаанд өндөр стрессийн төлөвт араасаа хүн зүйл тохиолдоод тэгээ тэрийгээ сулж чадаагүй, тайтгарч чадаагүйгээр явчихсан хүүхэд насны трауманы тогтоц өндөртөө байх юм бол ер нь сөрөг сэтгэл хөдлөл нэлээд өндөртөө байх нь гомдон, тунин, гутран, айн, ичин, сандран, тийм ээ, гимшин ингээд тэр бол илүү хүчтэй гарч ирдэг. Тэгээ энэ сэтгэл хөдлөл ингээд хүчтэй автчихлаар эн чинь нөгөө энергийг destructive energy буюу биеийн эрчим хүч гадагшаа үйлдэж бүтээх тэр энергийг өгөх хийж идэг. Төлөвийг нь өөрийг чинь унагж яадаг, мөхөөж яадаг, устгаж яадаг тийм энергийн төлөв рүү орчдөг байна. Тэгэхээр магадгүй хувь хүний үнэлэмжтэй холбоотой асуудал байхаасаа гадна зүгээр л бие чинь өнгөрсөндөө гацчаад, траумандаа гацчаад бид чинь бүтээгч энерги, амин эрчим чинь ингээд төвжигдсэн. Гадагшаа энерги гаргах боломжгүй. Энергийн хамгаалтын төлөвд орсон байж болно. Тэгэхээр амь хамгаалах тэр инстинкт чинь чи гараад үйлдэл хийх юм бол чамд ямар ч энерги эрчим хүч үлдэхгүй. Учираас энийг хийж дэмий. Тэгсээс чи орон дээрээ хөвтөө дуцаа авахад өнөөдөр ингээл байжсэн дээр. Гараад үйлдэл хийх юм бол аюултай. Чи өвхөж магадгүй гэсэн. Одоо ийм байдлаар ойлгоно шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө залхуурал, ажлыг хоошин тавих, тийм ээ. Тэгээд өөртөө итгэж хөдлөхгүй байх гэх мэтчил нөгөө амжилтанд хүрэхээс хоошин татж яадаг хүчин зүйлсүүд ингэж ард нь ажиллаж яадаг.